манай стерис мөн чим байна. Бол. Энд чинь явж байна. Дээ энэ байдлаа. Ямар чимтэй дайж байна. За гарч. За гарч идэ. Оо шин. Оо ёо. Юм чамтай таваарай. Үнцгийг удаагаас асуу заяа. Оо, бэж. Мэдээ. Аяа зүг. За. За. Ястэр санаа чамаа тий. За, сайн байцгаана уу YouTube үзэгчдээ та бүхэндээ YouTube үзэж байгаа энэ өдрийн Оо яах вэ? Хүмүүс алддээ шүү дээ. Тийм тий. За. Сайн байцгаана уу үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За, тэгээ манай ээлжид бяцхан оролцогч маань бүрэлдсэн ирсэн байна. За, манай бяцхан оролцогч өөрийгөө танилцуулаарай. Намайг Уулын заяа гэдэг би 8 настай. Хэддүгээр ингэлээ? 3. 8 настай 3 дугаар инг тий. Тий. За. За, өнөөдөр хоёлаа юу зурх төлөвлөгөөтэй байна? Өөрийнхөө дуртай ямиг. Дуртай юм уу? За. Юу ч хамаагүй хүссэн юм зурж болох юм тий. Тэгээд усан буудаг оролцуулж болно. Эсвэл усан буудаг хүссэн юм оролцуулж болж болох юм тий. За, хоёлаа хүссэн юмудаа зурна. Тий. За, тэгээд зурж явах хэвцээ би чамд хэлээд асуултыг асуув. За, боди юу зурх вэ? За, эхний асуулт. За. Манай Уулын заяагийн одоо ер нь хичээл сургууль нь хэр байна? Сайн. Сайн байна уу? Тий. Хичээл номоо сайн хийж гинөө? Тий. Анги дээр хэдэн найзуудтай лээ? Зөндөө их найз. Зөндөө их найзуудтай. Чи хамгийн сайн найзыг хэн гэдэг? Хонгороо. Бүтэн нэр нь хонгорцол гэдэг. Бүтэн нэр нь хонгорцол юм уу? Тий. Танад өөр хонгорцол гэдэг үг байдаг уу ингэж чинь? Бага. Хоёрдугаар анги нэгдүгээр ангид байж исэн бат хонгорцол гэдэг. Тэр байдаг байсан. Тэгээ шилжчихсэн. Тийм болохоор чинь 2 хонгорцолтой болохоор 3 3 хонгорцол. Тий, болт хонгорцол гэдэг. Тэгээд овгоор нь дууддаг шүү дээ. Тий. Тантай адилхан бас нэртэй байд. Таны нэр бүтэн нэр чинь ихин гэдэг үлээ. Номин шүү дээ. Ганцхан номер. Ганцхан номер. Би номер эрдэн гэж. Номер эрдэн гэж үзсэн. Тий. Манай нэг найз номер эрдэн гэдэг байсан. Харин тийм хүмүүс санааг нь асуугаад байдаг байхгүй юу? Зүгээр номер юм уу гэд? Зүгээр номер. Зүггүй номер гэж бас байх уу? Уулын заяагийн дуртай дуу нь юу вэ? Эцэдээ юу вэ? Юу вэ? Гарбилла. Гарбилла. Габриэла юу? Тий. Хамтлагийн нэр юу вэ? Кэтсай юу? Кэтсай тий. Чи Габриэла гэдэг дууг нь мэдхүлээ. Жохон мэднэ. Жохон. Ханса Гарбилла тэр. Дуулаад өгдөө нэ. Ханса Гарбилла. Ханса Гарбилла la. Oh, it's serious. I could be this is yeah. Гэдэг дээр нь би мэд. Энэ гараа яаж иргүүлээд байдаг вэ? За. Ингээд. Жаарэ. Ингэхтэй штэ. Тэнгүүт ингээ алхасчихна ингээд. Ингэсгээд үү? Тий. Танах болж гин. За баярлалаа. Гэт сая хамтлаг. Габриэла дуудан дуртай юм байна тий. Манай нэг бас амарлан гэдэг Кэт саяны зөндөө их дуртай. Зөндөө их үү? Тий, тэгээд өөрийнхөө чатныхаа групп нь тавьцаа. Нөө Уулын заяа. Ээжийнхээ хийсэн ямар хоолн дуртай лээ? Игч чинь юу нэг хоол идэггүй, ээж нэг хоол идэггүй? Хоёлаа их хоол идэггүй. За тэгвэл чи игчийнхээ хийдэг хоолноос нэг дуртай хоол заяа. Ээжгээ хийдэг болоос нэг дуртай хоолыг хэлээ. Анегийн хийдэг хоол бол өмнө нь нэг юу байлээ. Шүлтэй олны нэг гомтой шүлтэй байдаг шүү дээ. Тэрэн дээр амар гоё хоол хийсэн. Тэрэнд нь би дуртай. Ээжи хийсэн бол спагетти юу? Спагеттийн дуртай юм уу? Тий. Томчууд яагаад ууралтай, хаяа тийм уур зартай байгаад идэм бол? Яагаад гэвэл буруу юм хийнгүүд, тэнгүүд ажлаас стресс авж ирэнгүүт уралдаг.
Хүмүүс уурлахаа том хүмүүс уурлахаар шалтгаанаа хэлдэг юм болов? Хэлдэг үү? Хэлдэггүй юу? Тий. Ер нь л уурлаад байдаг уу? Тий. Хэрвээ шалтгаанаа хэлждэг бол арай дээр үү? Тий. Одоо жишээ нь ядраад тэгээд уралчлаа ч юм уу эсвэл хүний миний ингээд дургуй хүрээд уралчлаа ч юм уу тий. Томчууд уйлд юм болов? Уйлдаг. Уйлд тий. Тий. Яагаад ямар үед уйлд юм бэ? Ингээд өөрийнхөө хайртай амьтад тэнгүүд ээж аав нар нас барчвал уйлдаг. Өөр шалтгаан байгуулав? Байгаа. Өөр юм шалтгаан байгуул? Тэнгүүд ингээд юу вэ? Гунигтай юм сонсонгот. Гунигтай дуу мөр сонсохоор бас нөлөөс гараад идэх тий. Тий. Манай уулын заяа ингэж үзсэн үү? Одоо нөгөө нэг дуу сонсоод За. уйлж үзсэн үү? Уйлж утсан. Ямар дуу сонсоод уйлж исэн бол сонирхол? Гунигтай. Гунигтай дуу. Дууныхаа нэрийг ч юм уу мэдэж гинэ үү? Мэдгүй. Мэдгүй байна уу? Чи тэр үед ганцаараа байсан уу? Үгүй юу? Үгүй. Хин байсан юм бэ? Ганцаар байсан минь анаа нөгөө нэг ажилд ороод тэг гарсан штэ. Тэр үедээ сонсч ийсэн. Гэртээ ганцаарахтаа сонсч ирсэн гэсэн үг. Тий. Яагаад үйсэн юм бол дуун гунигтэй байсан юм уу эсвэл дууг сонсож явах үед ямар нэг мэдрэмж төрсөн үү? Дуу сонсож байхад ямар нэгэн мэдрэмж төрсөн. Бодол бол төрсөн үү? Төрсөн. Ямар бодол төрсөн бэ? Нөгөө манаа ингээд муурнууд ингээд 100 болгонгууд ингээд явцдаг байх шүү. Тэнгүүд заримуд нь өгцөн юм шиг байгаад идэг байх руу надад. Тэгээ санагдаад байхаар ингээд бодогдоод тэр муурнуудаа санаад үлсэн. Манай уулын зайчин цэцэрлэгтэй үйл явж ирсэн шүү дээ. Тий, явж ирсэн. Тинүүн бит хоёр өмнө нь нэг цэцэрлэгж явдаг байсан. Тийм үү? Тий. Нэг ангид байсан хоёр. Тий. Тинүүн Агуу нэг ангид биш. Тинүүн надаас нэг хоёр нэг ангаар дүү байсан. Дүү байсан. Тий. Хаяад цэцэрлэгдэр таарахаараа тинүү юм ярьжсэн үү? Жоох юм чи нөгөө танаа цэцэрлэгийн хөөхөд өгдөө штэ. Тэдэр шиг ярьдаг. Тэгэд ямар нэг юм ярьжсэн ч гэсэндээ чи ойлгоогүй гэсэн үг. Тий. Жоохон байсан болохоор нь. Тий. Нaalзээ тэгвэл цэцэрлэгтэрээ зөндөө олон дуу шүлэг сурсан бах тий. Тэгвэл сурсан дуу шүлгээ санаж гин үү? Санаж. За. Надад дуулаад өгөөч. Ямар дуу шүлэг сурсан бэ? Нөгөө хавар боллоо. Энэ нь дуу юм уу шүлэг юм уу? Дуу. За. Шүлэг манайх жижиглээгүй. Тийм үү? Тий. Яагаад гэвэл бичиг үсэг мэдгүй болохоор. Тэгэхээр дуу аялгуудаа учраас уран цэцэрлэгдсэн юм тий. За чи тэр дуугаа дуулаад өгөх үү? За, навчин дээр минь суугаарай. Нарми ирсэн дарсан навчид бүхэн дулаацаарай. Мөнгөн орчор наас цаас тэлтэн юу лээ. Тэр хүртэл биднэ. Та бараг хүүхдүүдтэй зааж гисэн бах та. Нэн одоохондоо энэ дуу заагааг болоо. Одоохондоо хуруун чинээ бишээ гэдэг дуул зааж байгаа. Одоо тэгвэл сургууль дотор дуу шүлэг сурч байгаа тий? Тий, шүлгээл мэднэ. Дуу жижиглэг байгаа. Дуу жижиглэг байгаа. Шүлэг нь ямар шүлэг байлаа? Нөгөө би монгол хүн хэрэг би талын шовоод тэгээд миний хин цураг. 4 шүлэг. 4 шүлэг юм уу? Тий. Талын шовоо гэдэг шүлэг байгаа юм уу тий? Тий, сүдрэ бүүргэрээ гэдэг. Чиний бүгдийг мэдэх үү? Мэднэ. Энэ шүлгийг уншаад өгч чинь. За, эхлээд бойхон шүлгээс урт заяа. Миний хин цураг магнаа алзан зурстай 1000 оны дундас би 10 цэндэг мерс мэдж намалж гисээр ирдэг дуун цагаан өмстэй дуран хар нүдтэй төмөн хоны түнэс хөрхөн амтан үгүй төрсөх дотроо тэр бит хоёр тоглодог өвдөг югаас өгдөг өөрийнхөө ээжийнхээ хөвдөг өөр дээр минь гараад хөрд мөр эхэлдэг наас цаас дэлдэг малчин үнийг баясуулдаг. Одоо нөгөө хэрэг би наад болчвол энийг илчээрээ ээх вэ гэртээ өвчтэй хөвтөж байгаа гэрлээ найзаагаа хөлийг нараар ээж имшил дулаацуулахгүй бол найз минь хичээлдээ мөж явахгүй гинэт би нар болчвол гэд
гэрлээрээ өөр юу ихгүй. Цонхны давцан дээр тавиатай байгаар цомлогоо өмсөн цэцгийг нь хичнээн условч юрс ирдэггүй хилэн зөөлгөн навчийг нь нараар ээж имчлэхгүй бол найзтай байх цэцэг минь урахгүй. Вау. Одоо талын шууд. За. Талын шуудын ондог сүдрэ бүвэргээрээ ташуурыг шүүдэр шүргэх төдий өрөө тэд голдог гин хээрээ сэлхний хөлд хэдэн өндөг гоцордог гин тэнгэрт нисэх тавилангүй тэндээ яг төгсдөг гин хөдөөгийн сэлүүр өнгө хоршиг хөгжмийн удас тасардаг гин баян талын минь аяа шиг баас түгээр туцдаг гин сүрэх хүчит хүн танаа сүдрэ хэмэдэж яваарэ энэ 50 нар тэнгэлд назаж тал нутаг шууд зэрэгнэ. Вау, дууссан уу? Одоо би Монгол хүн. За, би Монгол хүн. Би Монгол хүн аргалын утаа боролсон малчныг төрсөн би атар хээр нут. Би Монгол хүний гоё 50 уншаад өгөөрэй. За. Би Монгол хүн аргалын утаа боролсон малчныг төрсөн би атар хээр нутгаа өлгийм гэж боддог цэнхэр маанан сон гэсэн алсын бараа шитэд цэлгэр сайхан нутгаа сэтгэл бахтам харахад үлээж байгаа салхинд үнсээж байгаа юм шиг өршөөлт эжимийн гарт илээж байгаа юм шиг энерги сайхан санагдаад элэг зүрхмэн догдолж хосгүй баярын нулимс хоёр нүдийн бүрхтэйг өнөөр сайхан нутгийнхаа өвчүүдээр нь төрөөд өнөр удам талынхаа өнгөт амьдралын төлөө амь бие зориулдаг ариун нандин заншилтай өвгөт хүчит дээцийн минь үрээ гэж найдаад үлдээж надад төсөн өнөр Монгол орны наран намайг гүйгүүлж нарийн сэлгэн дүлээж найртай сайхан ороо минь намрын хүнийг дэж найртай сайхан ороо минь надтай хүнийг байдаг тул унсан энэ нутгаа би өөрийн бие шиг хайлаж угаасан тунгалаг мөрнөө би ихийг сүх шиг сандааг энэ нутгтаа би эзнэр ихэлж өсөх хүн юм ирээдүйд түмэнтэйгээ босголцох их үрээ хүлээсэн хэрэг хүн их орноо хамгаалсандаг гэдэг бол ээр тал нутгаа юунаас ч илүү сандаг бол ажиллах хөтөлбөртэй алхах гიშх болгондоо агуу аргаан төлөө бол алтан шороо дайрсан атакны хор саймаг оюун шиг чэдрэ гэдэг бол амиа окос буцдаггүй энэ хүн Монгол хүн их орондоо хайртай хүн энэ хайр нь монголчуудад эвтнээс эсэх хайр гэн би Монгол хүн болохоор Биндрян нутгийнхаа төлөө би бүх насаа авч байгаа амьсгаагаа оргиж байгаа зоргоо алын чарлдгүй зориулдаг төрлөх нутгаа гүйгүүлсэн нарны туяан тайтай би төвшөт талтай зөөрөцөн их чиг доон дуртай би хангар чөлөө нутгаа харах тусмаа басаж байна халуун амьд өгөхгүй сэтгэх зориг нэмэгдэж байна. Ямар мундаг юм бэ? Вау. Тэс ямар мундаг ой тогтол сайтай юм бэ? Цээжилж явах үедээ ер нь юу болсон бэ? Ээж мэчин цагийнсэн үү? Үгүй юу? Тий. Чи өрдөөсөө хэд бэлдээл сурцсан уу? Тий. Хинтэй хамт бэлдэж сурсан бэ? Чамаг ийм сайн зэвсгэл хэн туссан юм бол? Би өөрөө ингээд уншаад өөрөө цэжилсэн. Тийм үү? Тий. Анигаас ингээд цээжээр уншаад эсвэл ээжээр ингээд өөрийнхөө юу шүлгээ өгцөнгүүтлээ яадаг. Цээжээрээ өөрөө харахгүйгээр уншдаг. Тэгээд би цэжилсэн. Зэ. Ямар мундаг юм бэ? Ингээд уншаад дуусчны дараа анид ингээд шалгасан бах руу. Тэгсэн чинь би Биндрян нутгийн төлөө гэдэг дээр гаццсан гутлаа маргааш нь ингээд багш шалгана гэсэн бах руу. Тэгсэн чинь яана би ингээд айгаад тэгээ ингээд уншижсэн чинь миний тоглоомд пүс гэж орж ирээд. Тэгээ би багшаас яаж цэжилсэн гэд багш суулгасан. Цэжлэх хүүхдүүдийг үлдээсэн. Ангид тий. Вау, тэгтэл чи бүдийн цэжилсэн тий. Тий. Пүс гэж орж иж байгаа юм шиг. Пүс гэж ороод ирсэн үү? Үлэн заяа. Цэцэрлэгт байхдаа найз залуутай байсан гээл юмнууд яриад лээсэн да. Тий. Чи жоохон байхдаа ярьжсэн аахгүй юу? Тэрийг сандаг уу? Тий сандаг. Одоо цэцэрлэгт байх үеийн тэр яан гэсэн үг одоо үерхэн гэсэн үг. Үгүй. Тэгжсэн. Бөөж мөгөөж өгжсэн. Тийм үү? Цэцэрлэгт байхад нь үү? Тий. За бөгөж өгсөн өөр юу их вэ? Надад
юм өгчээсэн. Юу гэсэн юм бол? Цэцэг. Цэцэг үү? Тий, амьд цэцэг. Аха. Тэгээд надаар ямаар дайлсан. Ямар дайлсан? Тий. Хэрвээ ингээд хинийч мэдхгүй чи ингээд цоошин ингээд юм супер хүчтэй бол гээд чамд нэг ирэх өглөө. За. Тэгвэл чи ямар хүчтэй болох вэ? Spider-Man. Spider-Man үү? Тий. Яагаад Spider-Man гэж? Ягаад гэвэл анаа бит хоёр Spider-Man дотор болохоор. Spider-Man дуртай. Тий. Чи гүнж ч юм уу эсвэл өөр ямар нэгэн тийм гоё юм болох юм уу? Би Rapunzel болно. Rapunzel болох уу? Жишээ Rapunzel-ийг юу гэдэг лээ нэрээ? Rapunzel хонгор минь нүсээ булгаж гээд одоо эмхтэй гэдэг болохоор за битгий уцаа хавруулаад үсээ тарилсан гэдэг багхраа. Юун дээр тийм юм гарч ирсэн? TikTok. TikTok дээр үү? Тий. Монгол хүмүүс хийсэн байсан уу? Манай үүлэн заяа тэгвэл ямар амттанд дуртай вэ? Takis. Takis ээ. Тий. Takis ч юу лээ? Нөгөө өмнө нь танад очихдаа би нэг халуунагаатай нэг чипс авсан штэ. Тэр чин Takis. Нэг юм нарийнхан нь уу? Тий. Тэрний цэнхэрд нь би дуртай. Улаан нэг лаймон нөгөө лаймны амттай байсан болохоор би дургүй байсан. Лайм нь амар муухай амттай. Тийм үү? Тий. Үүлэн заяа гэр орондоо одоо ихчтэй, ээжтэй юу хийж тусалж байна? Би ногоо илгээж тусалдаг. Аяг чанарын угаахад тусалдаг. Тэгээд угаалтрыг угаадаг. Тэгээд хичээл намаа мэдгүй юмнуудаа асуугаад тэгээд өөр байхгүй. Өөр байхгүй юу? Тий. Нөгөө би шал угаа гингүүт анаа ялзуулаад би угаач гээд анаа угаалгадаг. Би тэгээ мах гिचдэг. Мах уу? Тий. Оо вау. Чи ингээ хоол хийж явах үедээ ер нь би хоол идэггүй. Биш. Мах Гэр орноо янзлаад ээж анаа өстө тусалж явах үедээ тэрийг амар төвхтэй, ядаргаатай гэж боддгоо эсвэл зүгээр л гоё дуртай хийдгүү? надад дуртай байдаг. Дуртай байдгүү. Гэтэл би хаяада залхараад идэх болохоор тэрнээс бас тий. тий. Тэрнээс бас гоё. Хаяа ч салхав хөрмөр шүү тий. Тий. Тийш тий. Хаяа бүрс юу ч хиймээргүй. Манай нөгөө муур эдэн штэ тако. Тэр муур маань ингээд юм буулгаал, эсвэл нэг газар баагаал. Тий байгаад идэг байх руу. Тэрнээс нь болоод ингээд би анаатай ингээд газар унтдаг байх руу. Нөгөө ороо ингээд дэлхийг ингүүд матрас байхгүй. Тэгээд ингээд ороод ирэхгүй ганцхан ээж орон дээр унтаад анаа бит хоёр ингээд газар унтчих руу. Тэгсэн чи тако бац газар дээр. Тийм. Тий. Хаана бац мэдхгүй заяа. Тэгээд бааз нь үнэртэй. Тэгээ ингээд манад нэг үнэртэй гоё лав идэг байх руу. Черри raspberry cherry гэсэн байдаг байх руу. Тэр лагаа асаагаад дажуулдаг. Тэгээ тако манай муур маань ингээ гэр орон буулгаад идэг. Та нар ягаад муурандаа тако гэж нэр өгсөн мөлий? Яагаад гэвэл нөгөө нэг манай морийг харцангуутлаа нэг эндээ ингээд нэг хар юмтай байсан штэ. Тэрийг харцангуутай анаа тако гэж нэр өгсөн. Тэгээд би ингээд нэрний суглаа гаргацсангуутлаа ингээд тако дандаа тако гэд нэр гараад ирсэн бах руу. Би чоко гэж нэр өгье гэж бодсон. Тийм үү? Тий. Тэгээд анаа тако гэд нэр өгчөөгэнгүүд би чоко гэд бэсэн штэ өмнө нь тэгэхэнгүүт ингээд гэртээ очсонгуутлаа тако гэд нэг нэр бичээ. Тэгээд нөх хүмүүснүүдийн нэр тэгтэнгүүтээ юм чоко гэдэг нэрээ оруулсангуудаа ингээд сэгсэртэнгүүтээ аль нэгэ суглаад ингээд авсан чи тако ингээд гарсан байсан бах руу. Тэгээд дахиад ингээд аваад сэгсрээд аваад үтсэнтэй дахиад тако гэд тэгээд тако гэдэг нэр болцсон. Уулын заяагийн дуртай кино эсвэл хүүхдийн кино юу вэ? Toy Story. Toy Story яагаад дуртай вэ? Яагаад гэвэл нөгөө тоглоомнууд байдаг болохоор. Toy Story хүүхдээ чамд ийм сэтгэлдэл гоё мэдрэмж төрүүлсэн одоо хэсэг нь байдаг уу? Байдаг. Ямар хэсэг нь? Нөгөө нэг
нэг ягаан бамбар шийдэж штэ. Тий. Тэр нэг хүүхэд твэдэж штэ. Тэр нь ингээд эзнээ алдсан тэрэн дээр нь би сэтгэл төрсөн. Тэнгүүд ингээд зүйлтийн ингээд гიშгээд хагалцсан. Тэгсэндээ нөгөө ягаан багвай. Тий. Тэр ягаан багвай ингээ хүн харахаар муу багва биш юм шиг харин тий ягаан тий. Тийм тэгтэнгүүдээ сэтгэл муухай. Сэтгэл нь тий. Штэ. Тэр хүүхэд нэрээ өрөвдөлтөө тий. Тий. Эсвэл тэр үед нь ямар муухай ани нь бас яасан муухай ингэж бодож ирсэн штэ. Би ч гэсэн ямар муухай замтай ингэж тэгээ би дотроо яг өөлгчээсэн. Тийм үү. Тэгтэнгүүтээ юу байлээ? Би яг юу байлээ? Зопити юу? Зотопиа юу? Тий зотопио. Би тэрэн дуртай. Зотопиагийн аль хэсэгтэн дуртай вэ? Хоёр тэгээ нэгтгэн. Удахгүй гурав дахь ингээд TikTok-н дээр AI юм шиг нэг юмар хийсэн байсан бах руу. Тэнгүүт би ингээ үнэг туулай хоёр дээр хүүхэд гарсан байсан бах руу. Тэрийг нь би үнэм гэж бодоод анид харуулсан чинь AI гээ. Тэгээд заац гээд дуулсан. AI баха тий. Тий яаж энэ дуулаа үнэгэн дээр яаж хүүхэд гарах юм? Боломжгүй бах тий. Тий. Одоо ээж нь ингээ ажил хийдэг штэ. Чи ээжигээ ядардаг гэж боддог уу? Ядардаг гэж боддог. Их ядардаг бах тий. Тий. 24 цаг байдаг бас. Нэг өдөр байдаг гэсэн үг. Ээж чи ингээл ажил хийгээл ингээл ядраал явж байгаа шалтгаан юу юм бол? Ягаад гэвэл ээж мөнгө олохын тулд бит хоёрыг хоол ундтай байлгахын тулд ингэж байлгадаг. Хичээдэг тий. Өөр юуны тулд хичээд юм бол? Өөрөө тэгээд гэр бүлээ ингээд хувц ундар нь ингээд Багдад ингээд эсүнэ хүүхд рүү явчихдаг штэ. Тэнгүүд хувц ундар авахын төлөө мөнгө хайдаг бас. Тийш үү тий. Тийм үед чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Гонигтай. Гонигтай юу? Тий. Яагаад гониглно гэж? Яагаад гэвэл би ээжээгээ санаад идэг болохоор. Санаад идэг гэж юу? Тий. Ажилтны явсараа горно уу? Тий. Тэгэл ядарч байгаа ах таа гэж боддог уу? Тий. Танай анаа чинь хэрвээ чамаа ингээл авч яваад халамжлаад идэгчтэй. Тэр үйлдэлд нь чи юу гэж хэлэх вэ? Хайтай шүү намайг үргэлж хамгаалж дэмжилж тэгээд үргэлж намайг нэг газар руу явахдаа авч явдагд баярлалаа анаа. Анэндүгийн амьдралд талархах зүйлс байна уу? Талархах уу? Тийм. Баярлах зүйлс гэсэн. Ингээ анаа нэг эцэг их хурлан суусан байх руу. Тэнгүүд би ээж ингээ эмнэлгэнд гівтсэн байхаар багш гэсэн байх руу эцэг ихийн хуралд ирэх хүмүүстэй цагтл бичээрэй гэсэн байх руу. Тэнгүүд би ээжийг за ээж эмнэлгэнд гівтсэн болохоор ээжэд би цагтл бичсэн. Чи юу гэж бичсэн бэ хэрэг бол? Ингэж сайн байна уу ээжээ таны би хангаагүй юу гэж битсэнгүүтлээ. Та намайг үргэлж баярлуулж авдээ шүү, эрхлүүлж авдээ шүү. Надад амттай юм авч өгдөгт баярлалаа. Бас ройлох хайж өгдөгт үнэхээр их баярлж байгаа шүү. Та хурдан эдгээд эмнэлгнээсээ гараарай гэж битсэн. Тэгээд би ингэж битсэн. Хайртай шүү ээжээ хурдан эдгээрээ үнсий гэж битсэн. Йоо ямар мундаг юм бэ? Манай хөдөлгөөс мундаг бол том болчихжээ тий. Тий. Анаа одоо хүүхдээ гаргахжуулах гоё болох. Анаа чинь одоо нөхөр байхгүй шүү дээ. Яаж хүүхдээ? Харин тий нөхөр сүдтэй болчихвол. Нөхөр сүдтэй болчихлоо. Тий. Яаж анаа чинь нөхөр сүдтэй болох вэ? Мэдгүй юу? Өөрөө хайхгүй гавч. Өөрөө хайхгүй байна уу? Тий, гэтээ залхуураа л гэв. Өөр яахгүй байна. Өөрөө. Тий. Өөр юу нь чиний хаар танай их чи яавал нөхөртэй болох юм бол? Биш. Анега над залуу ингээд хүн хайж байхдаа ингээд царайлаг хүн олжвол дэжгөө гэж боддог би. Тийм үү? Тий.
Царай чухал уу? Царай чухал. Царайлаг Бас зан чухал шүү тий. Тий. Ихчи чинь ингээд үргэлж хайрладаг, сонсдог, хүндэлдэг байвал гоё тий. Тий. Зодож нүдэд байгаадах юм бол би шууд салгана. Шууд салах уу? Тий. Яаж салах уу? Яаж хийж байгаа салгана. Яаж хийж байгаа дөө? Яаж хийж байгаа гэдэгт нь ямар нэгэн төлөвлөгөө байна уу чи боддоо. Цагтаа шүүгэр. Цагтаа шүүгээр явна. Вау. Эмэгтэй хүнд гар хурж болохгүй. Ер нь хүнд гарч хурж болохгүй тий. Тий. Хиндэж гарч хурж болохгүй тий. Тий. Эрэгтэй хүнд гарч хурж болохгүй. Эмэгтэй хүнд эрэгтэй хүнд гарч хурж болохгүй. Ялангуяа эмэгтэй хүнд гар хурж болохгүй. Яагаад гэвэл шууд цагтаа шүүхээр явдаг газар нь. Манай уулын заяа ер нь жоох хүүхдүүдийг юу гэж боддөг вэ? Үнийг жохон чамаас бүр жохон 1 настай 2 настай хүүхдүүдийн тухай. Сартай мартай. Тэгээ сартай мартай. Энэ ертөнд чиг адилхан. Тэр хүүхдийг ястай хөөрхөн гэж боддог. Ястай хөөрхөн гэж боддог. Тий. Бацаад авчмаар санагддаг. Тий. Ертөндийг би бараг ингээд тэрсэн штэ. Тэнгүүд би бараг идчимээр юмсэн. Чимээр гэдэг үү? Тэгвэл чи одоо хоёлаа төсөөлье заяа. Хоёлаа төсөөллөөгээд яг тийм болно гэсэн үг биш. Гэтэ одоо хоёлаа сонирхолтой байх үүднээс ертөнцийг том болоод ямар хүн болж магадгүй вэ гэж хоёлаа төсөөлье заяа. За тэгэхээр чи юу гэж бодож байна? Том болоод ямар хүн? Би том болонготлон штэ. Цагдаа болно гэж бодож байна. Цагдаа болно гэж бодож байна. ертөнц гээд гоё инхийг сахиулдаг. Тийм хүн болно гэж үү? Тий. Манай уулын заяагийн өөрийнх нь тэгвэл хүсэл мөрөөдөл нь юу юм бол? Цэцэрлэгийн багш. Цэцэрлэгийн багш юм уу? Тий. Яагаад цэцэрлэгийн багш болно гэж? Яг гэвэл би таны нэг юу лээ? Бичлэг үү? Нэг цагийн нэг ажилтаа бичлэг хийсэн штэ хүүхдүүдтэй. Тий. Тэрийг чи үзээд би цэцэрлэгийн багш болно гэж мөрөөдсөн. Тий. Цэцэрлэгийн багш болмоо санагдсан биз тий. Хүүхдүүдтэй ажиллавал чи юу ямар байх гэж бодож байна? Хөөрхөн. Хөөрхөн гэж бодож байна уу? Хөөрхөн ч үнэхээр хөөрхөн. Хүүхдүүдтэй хөөрхөн яг чам шиг амар ухаалаг. Тэгээд танаа нөгөө Буян Заяа гэдэг хөхөд байдаг штэ. Тий. Тэр чинь өөрийнхөө нэрийг Буян Заяа гэд хөр хэлсэн шүү. Тэгсэн тий. Би анх анаа ингэ заадаг байхгүй юу? За Буян Заяа санал дээр багш нь ингэ нэрийн тавьлаа шүү. Нэрээ уншаарай гэд нэрийн цээжлэлтэй. Тэгсэн чинь бүр ингээл юу болгон дээр санал руугаа заагаал Буян Заяа гэж хэлдэг болцсон байхгүй юу? Тэрнээс хойш бүр нэрээ огт мартдаггүй аяа. 2 настай хүүхдтэй хөөрхөн байгаад. Тэгээ чи ирээд том болоод цэцэрлэгийн багш болох юм бол амар мундаг багш болох байхаа. Миний надад мөрөөдөл байгаа бас. Яг гэвэл би ютубертэй уулзмаар байгаа. Ютубертэй уулзмаар байгаа. Ямар ютубертэй уулзмаар байгаа? Чами, Мишель, тэгээд юу лээ Түшиг ах, тэгээд Милмэрисэн, тэгээд Чами, Гремикс, MFTV тэгээд тантай ингээ уулзахыг жоохон багтаа хүсдэг байсан. Хинт надтай юу? Тий. Чи надтай зөндөө уулздаг штэ. Тий, тэгээд би тэнтэй уулзаа. Тэгээд өөр аним юу лээ. Живахтай уулзахыг хүсдэг. Ундралэгчтэй фэвэгийн хүмүүстэй уулзахыг хүсдэг. Тэгээд юу лээ. Нөгөө аним давчлалын хүнтэй уулзахыг хүсдэг. Тэгэл болоо. Тэгээ болоо юу. Гэтэ бас олон байна шүү. Тэгээ намайг хараад цэцэрлэгийн багш болмоо санагдсан гэсэн чинь их чинь нэг хүнд ингээд амар гоё юм гоё. Одоо цэцэрлэгийн багш гэж чинь амар гоё мэрэгжил байхгүй юу? Маш гоё мэрэгжлээр сурах хүсэлтэй, мөрөөдөлтэй болсон гэж сонсон ч яна нэстэ гоё санагдаж байна. Тийм үү? Тийм. Хүүхдүүдтэй ажиллана гэдэг чинь л гоё юм гэдэг байхгүй юу? Чиний нэрээ хамгийн их ингээд өрдөөсөө мартдаггүй амар баярлж байсан мөч чи хийцээвэ. Миний төсөө өдөр тэгээ хүүхдийн баяр. Хүүхдийн баяр. Тий. Төсөө өдрөөрөө яг ямар хэсгийг мартдаг вэ? Лаа үлэхтэй. Лаа үлэхтэй юу? Тий, бас бэлэг авах та.
Нэр олон хүмүүс гачрээ лаа үлээл бэлэг авах гоё шүү дээ, тий. Тий. Хүүхдийн баяраар бас бэлэг авах гоё, тий. Тий. Нөгөө ингээ би 6 сарын 1-нд ингээ би хүүхдийн баяраа тэмдэглэжсэн баг шүү. Тэнгүүт ээж ингээ завгүй болохоор дараад 7 хоногт яваад тэгээд гоё баярлсан парк орж. Тэнгүүт би ингээд юу вэ цуваа авахаа мартцсан. Гэртээ үлдээсэн. Тэгсэн чинь тэр өдөрөнд бороо ороод. Тийм үү? Тий. Тэгээд би даараад ээж бит хоёр. Бороо орсон юм шүү дээ. Тий. Гэтэ их дурсамжтай гоё ирсэн юм шиг байна, тий. Тий. Би Roblox дорж. Би дүнгэж энийгээ тусгаад одоо зорж шин. Зя. За манай үлцээд надаас асуумаар байгаа эсвэл надад хандаж хэлмээр байгаа зүйлс байна уу? Би яг дотроо тэгэж бодож шин. Тэнд асуулах. Та амар гоё зурдаг заяо. Тэгцэнгүүт амар beautiful. Beautiful юм уу? Тий. Тэнгүүт та тэнүүнтэй нөгөө бичлэг хийхдээ та аяган дуртай гэдээсэн штэ. Таны цэс өдрөөр би аяг өгнө гэж бодож байгаа. Тийм үү? Ямар гоё юм бэ? Баярлалаа. За. Зүгээр. Арийн аяган дээр үнэхээр дуртай. Ийм гол нь ийм энгийн биш юм сонин содон аягнуудад аяга дуртай. Харин тийм юм гоё хөөрхөн. Чист амар гоё юм бодсон байна. Нүкэнэд авч өгнө гэж бодсон чинь надаас гоё таалагдчихэв. Өөр тэгвэл гоё асуумаар асуух асуулт байна. Надаас Байна. За юу вэ? Би ингээд таны харангууд би ингээд бичлэг хиймээр байдаг баг. Үй. Бичлэг хиймээр байдаг бах руу. Тэнгүүд би хаяада TikTok хийгээд ингээд би таньчиг адилхан ийм ингээд олон цагтаа бичлэг хиймээр байдаг бах руу. Тэнгүүд яаж хийхин танаас асуу гэж боддог байсан. Доддог байсан? Тий. Ингээд эхлээд өөрийнхөө камер руу орчингуутлаа delete хийх юм би мэдгүй. Ааха. Edit хийх тухай мэдгүй байгаа юм шүү дээ, тий. За тэгвэл чинь хариулъя. Одоо урт бичлэг хийхин тулд ямар ч гэсэн хоёуланд нь утас хэрэгтэй. За. Тий. За тэгээд хамгийн гол юм нь урт бичлэг хийхин тулд хоёуланд нь тодорхой гоё сэдэв байх хэрэгтэй. Чи юуны дагуу бичлэг хиймээр байгаа вэ гэдгийг олно. За. Зураг бичлэг хиймээр байгаа мó, хүнтэй ярих юм уу? Эсвэл гадуур гарангаа өөрийгөө бичээд бичлэг хийгээ явах юм уу гэдгийг хоёул сонгоно. За. Тэгээд тэрийг сонгочих юм бол тэрнээсээ бол балаад бичлэгч нь урт болох нь богино болох нь гэдэг нь болдог байхгүй юу? Тэгээд нөгөө талаараа эдитлмээр байгаа шүү дээ. Эдитлэх тустай аппликейшн байгаа. Тэгээд анаа тэр аппликейшн дээр бичлэг яаж голоор нь хувааж засч янзлахын эдэдүүдээ. Нэг юу вэ? Cap гэдэг нэг аппликейшн байдаг тий. Тэрнгээр тусдаг. Нөгөө хажуу талд нэг зураг нь гараад ирдэг тий. Аныгийн утсанд байдий. Яг зөв тэрүүгээр эдит хийдэг байхгүй юу? Тэр CapCut дотор бас нэг бэлэн гоё эдитүүд бас байдیں۔ Тийм үү? Тийм бэлэн эдитлсэн гоё юмнууд дотор нь ингээ зураг мөрөг оруулах юм бол цаанаас амар гоё янзлаад бас өгчдөг. За. Аниндуудыг ихтэй гоё цаг гаргаж яагаад зааж үгүй заяа. CapCut-ыг таны ихчин ч бараг мэдж байгаа дөө. За. Тэр нөгөө юу вэ? Өмнө нь ингээ та миний бичлэгээ хийхдээ нөгөө өмнөх бичлэгэн дээр миний та нөгөө юу анаагаас бичлэгийг авах гэдсэн штэ. Тэнгүүд тэн рүү явуулж болохгүй байсан штэ. Тэгэх үед нөгөө та нөгөө анаа миний бичлэгийг хийсэн байсан бах руу. Тэр үед анаа мэдэх байх гэж бодож байна. Би. Бичлэг нөгөө эдит хийх. Тэгээ би анаагаас асууя гэж бодож байгаа. Зөв. Та дууссан уу? Нэ нөө? Анаа нь ер нь бол зураа дууслаа. Гэтэ зөвөр би чамайг хүлээнэ за. За. Ээжтэй бас ихчтэй баярлаж явдаг зүйлсүүд байдаг уу? Байдаг. Анаа намайг штэ өмнө нь капн давж явдаг байсан. Нөгөө ээж нөгөө орой нөгөө маргааш ажилтаа байсан болохоор. Тэгх үед нь би анаад баярлдаг байсан. Бас ээжэд баярлдаг байсан. Ээж бас миний цэс өдөр нэг
чимдам шиг юм авчирсан шүү дээ. Би тэрэнд нь бид гоёсон. Чиндам шиг юм нь юу ийсэн юм бол? Нүүрний будаг, тэгцэнгүүтлээ хумс. Ямар гоё юм бэ те? Тий. Манай үүлэн заяа тэгвэл юм сүүлийн үед жоохон гонёглж мэнэглаад тийм мэдэр төрсөн үе байгаа юу? Намайг нэг хөөхөд штэ. За энийг та нэг яриулдгийн юм дээр тавьчаарай за. За. Намайг Мишель нэг юм. Тийм үү? Тий. Тэгээ намайг ац мац гэв. Тэгэл бас. Яа. Тэгж муухай бэлгч юм уу шүү дээ. Тий. Эцэг их нь яахгүй нь хариуцлахгүй байна гэсэн үг. Тийм тий. Тий. Нэрээ өөр яагаад ингэж хараалыг нэр хэлээд юм бол? Яагаад гэвэл хэрэлдэхтэй бас зодоонуудын хийхтэй хэлдэг. Тий. Тий. Намайг зүгээр ах чи хардаас зүгээр би урд нь явж байхад зүгээр л намайг тэгээд удчихж байгаа юм чаа. Яа тий. Ямар муухай. Эцэг ихийн ямар буруу үйлдэл ямар буруу байдлаас болж байгаа юм бэ? Эцэг их нь нарийн хууд юм уу эсвэл аав ээж нь зодтолт юм уу тэр тэгтэл яд. Тэгэл муухай юм сурчдаг байх гэж үү? Тий. Төрөний чиний хэлдэг ер нь эцэг ихийн хайрцлага баха тий. Тий. Та намайг Баатар болонгууд хэнийг аврах вэ? Эсвэл хаашаа явах вэ гэдэг асуух. Тийм байж тий. Йоо, за тийш зөхөж санаасанд баярлалаа. За одоо их насаа. Одоо шууд нисдэг байх юм бол за ямар улс руу явах вэ? Хаашаа явах вэ? Монгол орондоо байна. Монгол орондоо байх юм уу? Хайч явахгүй юм уу? Яагаад Монголда байна гэдгийг сонгож байгаа? Яагаад гэвэл би морь адуу малта хайртай. Бас би ингээд том болонгууд ингээд өөрөө ингээд явж сурна штэ. Тэнгүүд ээж авьяага зарихаа ядаа санана. Нээд нь штэ тий. Тэгвэл одоо энэ их амар хөөрх асуулт хэлээ заяа. Энэ тэрүүнээс асуусан юм. За. Чиний хувьд хамгийн их мөнгө хэдэн төгрөг вэ? Тэрбум доллар. Тэрбум доллар уу? Вау. Хэмжээшгүй их мөнгө хэлж шүү. За тэгвэл тэрбум доллар яг одоо шамд байлаа гэж бодъё. За. Тэгвэл чи тэр мөнгөөр юу хийж яаж зарцуулах вэ? Тэрбум доллар ч юм уу хэдэн ч өрөө байр авч болох юм шүү дээ, тий. За тэгэхээр чи боддоо юу авах вэ? Би эхлээд ээжтэй хэрэглэх им зэм утас авч өгөн заяа. Тэнгүүт анаа нөгөө лаптоп нөгөө юу байлээ компьютер үсдэг заяа. Тэнгүүт анаад авч өгөөд тэгээд анаа утсаа ингээд iPhone 14 баримад үүдэг байх шүү. Тэнгүүт анаад iPhone 14 аваад ээжэд iPhone 15 аваад харин өөртөө iPhone 10 янзлаад тэгээд тэрийг барина. Тэгээд өөр юу вэ? Тэгээд ч танд хөөрхөн бантагтай аяг аавн тэгээд өөртөө хэрэгтэй юм штэ. Өөртөө хувцас авна, гутал авна, юу вэ? Опершн авна. Танд камер авч өгнө бичлэг хийх. Вау, тийм үү. За, баярлалаа. Тэгээд өөр Мишеленыг баярлуулна, таныг баярлуулна, бүх таньдаг хүмүүснүүдэд баярлуулна. Тийм үү? Ямар гоё сэтгэл вэ надад чинь. Нэр ингээл боломж авах бол бүх хүмүүсээ баярлуул гоё штэ тий. Тий. Өстой гоё сэтгэл биш үлэн заяа. Баярлаа. Надад хэлэхгүй байхгүйсэн болгоо баярлаа гэд. Ягаад хэлэхгүй байхгүйсэн гэж. Мэдгүй юу? Баярлаа гэдэг үг чинь гоё үг байхгүй юу? Тий. Би багшаас сурсан. Багшаас сурсан уу? Баярлаа гэж хэлж байгаарэ гэж байна уу? Тий. Хүн болгон чамд юм өгвөл баярлаа гэж хэлж байгаарэ гэж хэлсэн. Оо зөв. Өөр тэгвэл багшаас сурсан ямар юм байгаа вэ? Анги дээр зодоонууд хийхгүй, хэрүүл маргаллаа хийхгүй, хараал марал хийхгүй гэж хэлсэн. Зөв юм хэлсэн мэ тий. Багш угаасаа ухаантай болохоор. Танай багш ухаантай юу? Тий. Танай багш чинь гоё яаштай юу? Ааштай. Гоё яаштай. Гоё яаштай юу? Тий. Бараг уургүй. Бараг уургүй юу? Тий.
Энэ чийсээ хөөрхөн зусж байна. За Roblox-ийн тухай нэг асуулт байна. За. Тэнүүний биш гэж үзсэн те? Нисдэг машин гэсэн гэж. Тий. Тэнүүний яриад байсан Roblox нь яг ямар юм байсан гэдгийг чи ойлгосноо? Нэг машинтэй тэгтэнгүүтээ торнадотэй гэдээсэн. Тэрүүгээр чи тоглож ирсэн үү? Үгүй. Roblox дотроо ингээд амар олон тоглоомнууд байдаг. Тэрүүгээр сонгож тоглодог гэж юм уу? Үнэ. Тийм болохоор Тэрбум бах тоглоомнууд нь тий. Тийм олон юм. Тэгэхээр сонирхсан тоглоомоо л аваад тоглолчтой юм шүү дээ тий. Тэгэхээр чи одоо Roblox-ийн бас нэг өөр төрлийн тоглоомыг зурж байгаа гэсэн үг үү? Тий. Үгүй хүмүүснүүдийг нь. Хүмүүсүүдийг зурж байгаа юм уу? Тий. Тэгвэл ямар өөрөг оролттой ямар хүмүүс гэдгийг чи надад дараа нь тайлбарлаж өгөх нь шүү дээ тий. За одоо эхлээд зурцсангууд л бодъя. Одоо энэ Baking Boy гэд зурна. Бас энэний ядуу гэсэн үг. Энэ бүгдээрээ ядуу. Харин энэ Roblox гэдэг мөнгө шиг юм байдаг бах руу. Тэр энэ хоёр нь баян гэсэн үг. Ямар гоё англи хэлж тийм. Би нөгөө манайхан ингээ англи үсгээ үзээд дуустаа одоо нөгөө хэлж сурж байгаа болохоор би бүх юунда хамгийн би бараг англи хэл дарагдуу. Тэгтгүү тий. Тэнгүүтлээ штэ би өвдөө амир сайн. Англиар тэгвэл үүлэн заяа гоё ярьдаа надад яриад үзүүлдэ. За. I love color and I like purple color and you're so beautiful. I like Roblox playing. My friends calling me. My favorite food is ramen. My eyes burning. Burning гэдэг burning гэдэг. Burning гэж юу гэсэн үг лээ? Шатчихна. Нүгэлөө. Тий. My eyes burning гэдэг юм тий. Яасан мөн юм бэ? Чи шууд тэгээ санаанд орсноо хэлээд байна тий. Тий. Одоо би бодоол. Зүгээрээ тавь. Манай үүлэн заяа юу н ямар мөчөд айгу дуртай байна юм. Ганцаараа байхтай гоё юу эсвэл олуулаад тоглож яхад гоё юу? Олуулаад тоглож яхад. Олуулаа байг. Ганцаараа байгуул уйдаад хинч тоглохгүй байдсан шүү дээ. Тийм тий. Тий. Тэгэж юу дуртай тий. Тий. Анекны хувьд ганцаараа байхаар гоё. Ягаад ч юм ингээд ганцаараа байхаар юм чимээгүй тайван. Харин тэгдэг тий. Хаяада уудаж муудаад хаяада гоё идэг надад. Тий. Чимээгүй. Хаяа болж хувьдтай шүү тий. Тий. Би ингээд ангийн дараг байдаг бах руу. Тэнгүүт манай ангийнхаа аим шуугалдаад яриад идэг бах руу. Тэг үрд нь би амар цалхдаг. Тэгээд би ингээд чих маань ингээд бараг дөлөөрөх гэдэг юм шиг байгаад байдаг. Таныхаа амар өмөлдөг. Миний өгөнд орохгүй. Багшд хэлэнгүүд зохиож нүддэг. Багш нь үү? Тий. Чи юу юм ангийн дарга юм уу? Тий. Оо ямар мундаг юм бэ? Бас би темрийнхаа ангийн дарааг, англи хэлийнхаа ангийн дарааг бүх жилийнхаа ангийн дарааг. Тийм үү? Тэгээ чи өмөлөхгүй ч өгчөлийн шүүгээ шаардлага сайн тавьд юм биш тий. Таны дуртай дуу ямар дуу вэ? Ангийн дуртай дуу юу? Тий. Ани стенэрэ төрлийн дуу сонсд юм байна. Одоо бодож байгаас хийх юм бол орс дуу санаанд орж байна. За. Та нөгөө нэг бор хүн дуулаад идэв штэ. Анит хоёр өмнө сонссон. Ariana Grande юу? Үгүй. Ямар? Эрэгтэй юм хтэй юу? Эрэгтэй. Бор австай. Бараг начиг. Bruno Mars юм болов? Тий. За. Тэр дууг хоёр амар сонсдог байсан шүү дээ. Тий. Тий.
Bruno Mars ямар дуун байсан мэж санаж байна. Нөгөө баба үдэ гэдэг. France доо юу? Тий. Тийм. Нэг хэсэг наад ууч айгүй их хүмүүс бүр сонсоод ахаар нь сонирхоо сонссон байхгүй. Тэгэж чи энэ дуу мэдхөө нэрээ. Мэдэн нөгөө үдэ гэдгийг мэдэн. Тий. Үдэ, баба үдэ. Тий. Дуул танаа да. Баба үдэ баба үдэ баба үдэ баба үдэ. Чамаа залхуутай байна уу? Үгүй юу. Тий. Надад илүү гоё. Гоё нөө. Занаа дүүгээ залхаа хийсэн байхад гэж бодлоо шүү. Үдэ баба үдэ. Манай уулын заяа ийшээ харж байгаа заяа. За. Анагийнхаа YouTube-ыг үздэг хүмүүст хандаж хэлмээр байгаа гоё хэлээч. За. Та нар миний хичээг муулж болохгүй шүү бас лайк subscribe дараарай. Баярлалаа. Нэрээ муулж болохгүй шүү дээ тий. Нэг гоё дандаа гоё өөдөн татчихвал гоё тий. Тий. За одоо ингээд үсийг дурчууллаа. Ус нь ингээд шар тэгээд шардуу байдаг. Одоо ингээд л боллоо. Шарангон алга. Шарангон яана. Юу бэнийн камерыг нашлуулж өгөх гэж ялсан. Зэг камераа тултаа. Тий. Тандаа өөр ингээд Instagram дээр ингээд яадаг бахав. Тэгээд юм дуу хийсэн. Тий. Ажиглал яаж гамд явж чаддаг. Тий. Тэгээд бичлэг юм. Одоо энэ гарын бодол. Тэг өмд барахад. Өмшиг бичлэг харахгүй явах гэж би яа. Яг бодож байна. Орхоч яах вэ? Харин. Oh boy, get it. Та найзуудтай англиар бичдэг. Би жоохон бичиж чадахгүй. Энэ бичих юм уу? Тий. Фу ямар урдан бичдэг. Гэт заавалц. Болцоо. Жигнэсээ болцоо. За одоо энэс өмнө ийш харж байгаагаар нүүл заяа ээж ихч хоёртой хэлмээр байгаа зүйлсээ тэгээд гоё дэлгэрэнгүй гоё хэлээд өгөөч. За. Ээж намайг амар эрхлүүлдэг. Тэгээд би дандаа хэлж чаддгүй өнөр байдаг ах руу. Ээж ингээ эмнэлгэнд гэвтэнгүүт би ингээ амар санаж манаад байдаг ах руу. Тэнгүүд ээж би дотроо ээж хурдан эмнэлгнээсээ гараасаа гэд боддог байсан. Харин анаа штэ. Анаа намайг эрхлүүлж тэгээд хаяада би аныг загнадаг болохоор анаад би тусалж дэмжиж тэгээ анаа намайг гоё юмд авч явж өөрийнхөө гоё зүйлсэнд намайг надад өгж тэгээд надад тусалдаг байсан. Тэгээ ээж анаатай хайртай шүү гэж хэлээ. За баярлаа. Би нэгэ бичиж хүрэх нү. Янгсгэд. За ингээд бит хоёрын нөгөө нэг юу лээ? Тий. Хоёр камер хоёр утсаар бичижсэн чи нэг утас нэгэд боломжгүй болцсоохгүй юу? Тий. Тэгээ бит хоёр ингээд камера жоохон ойртуулчлаа. За би нэг үүлэн заяагаа тод гараасаа гэж хүсээд байгаа байхгүй юу? Уг нь тэгээд сайн холоос байхаар үүлэн заяа маань жоохон жижигч харагдаад байсан учраас нааш жоохон ойртуулсан байна. За сүүлийн явах нь байсан ч одоо яах вэ?
За одоо хоёлаа бибелуга зураг харуулъя. За манай буян заяа гэнэ. Яагаад энэ нэр ороод ирвэ? Манай үүлэн заяа заяа адилхан болохоор тэгээд байгаа юм байна тий. За манай үүлэн заяа юу зурсан мөлий? Roblox-ийн хүмүүснүүд. За энэ заяа иш нь харуулах юм. За энэ хин бэ? Noob гэдэг заа. Энэ Noob гэдэг нь манай найз заяа. Энэ Bacon Girl гэдэг нь манай Bacon Girl. Харин энэ Bacon тэнүүний хууч аккаунт. Слэй. Та дээр Roblox-ийн өөртөө чинь дүр юм биш үү те? Найзуудынхын дүр юм ээ те. За чи ямар гоё зураа вэ? Харин эргэтэйгийн толгойг нь харин үгүй гидсэн арай бодод. Тэнүүний юу? За манай тэнүүн өөрийгөө таньж гин үү? Энд дээр тэнүүн байна. Энэ голынх нь юм бэлээ? Энэ манай найз. Эхнийх нь бас найз юм лээ. Тий. Манай буян заяагийн намайг үүлээгээ дуудчих түр. Үүлээгээ дуудчих. Тий. За манай үүлээгийн өөрийнх нь дүр ямар юм? Миний дөрөв ингээд бор устэй заа юу инээцэн тэнгуут яга подологтой яга өмттэй. За. Миний юу вэ? Юу л гомн байна. Гомн байна те. Матай гомн. За би гомн зурсан юм аа. Тэр юу ч хамаагүй зурна гэсэн чинь шууд нэг юм нүдэнд гомн харагдаад тэгээд гомн зурсан. За. Тийштэй өндөгтэй, махтай. Анийн бүр ингээд дахтайхан гомн зурх гэж зөндөө хичээлэн шүү дээ. За чамтай зурхад зү сайхан байлаа. Үлэн заяа. Тий, хоёлаа бүр 1 цаг ярьсан ба шүү дээ. Гэтэ яа тий? Яд. Хоёлаа стогоо зурлаа. Манай үлэн заяа гоё Roblox-ийн найзуудаагаа бодож зурсан байна. Бүгдийг нь хажууд бас зүрхтэй, тий? Тий. Одоо төгсгөлт нь чамд ингээд ерөнхийдөө энэ гоё орж байгаа мэдрэмж ямар байна гэдгээ хуваалцаач. Би ингээд 5 дахь өдөр хичээлдээ явахдаа нөгөө бичлэгэнд орно гэж догтлоод тэгээ өдөр догтлоо тэгээ даны намайг авахдаа би бүр догтлоо тэгээ хагцаа 5 дахь өдөр явна гэж бодсон. Маш их догтлоотой байсан тий. За одоо хоёлаа тэгээд гоё амжилттай бичлэгээ дуусгачлаа тий. За тэгвэл хоёлаа одоо ишээ харж агаад үзэгчтэй баяртай гэлчтэй. За. Гэрэн орой. Баяртай.